Сайн бацхан үзэгчдээ өнөөдрийн сэдв эхэлж байна. Бид бүхэн өнөөдрийн сэдвээр нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Баристе Коаси Комплантай уулзаад байна. Сайн байна уу? Сайхан тавлаг сайн байна. Баярлалаа. Шинэ оны мэндийг хүргэе. Баярлалаа. Та 2021 онд Монгол улсад нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн суурин төлөөлөгчөөр томилогдсноос хойш Монголын хүүхдүүдийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? Юуны өмнө танаа нэвтрүүлэгт оролцох боломж олгосонд баярлалаа. Би Монгол улсад ажиллаад 4 жил 3 сар өнгөрчээ. Их амжилт бүтээлээр дүүрэн он жилүүд байлаа. Энэ хугацаанд хүүхдүүдтэй холбоотой олон эерэг өөрчлөлт гарсан. Боловсролын хүртээмж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, тэр дундаа эрүүл мэнд, хоол тэжээл, агаарын бохирдол, ус, ариун цэврийн үйлчилгээний хүртээмж сайжирсан. Гэхдээ эдгээр ахиц дэвшил нь бидний хүсэж байгаа түвшинд бүрэн хүрсэн гэж хэлэхэд эрт байна. Олон улсын зарчим стандартыг бүх салбарт бүрэн хэрэгжүүлэхийн тулд цаашид илүү их хүчин чармаалт, илүү их ажил хийх шаардлагатай байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд Монгол улс хүүхдийн сайн сайхан байдлыг сайжруулахад чухам яг ямар ахиц гаргасан гэж та үзэж байна вэ? Нин төрөнд дурдмаар байгаа зүйл бол 2024 онд хүүхэд хамгааллын тухай хуулийн шинжилсэн найруулгыг баталсан явдал юм. Монгол улсын хувьд энэ бол том дэвшил. Шинжилсэн найруулгаар хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах нийгмийн ажилтнуудын тоог нэмсэн. Энэ нь хүүхэд хамгааллын кейс менежментийг сайжруулах томоохон суурь болсон. Мөн боловсролын багц хууль батлагдаж бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдсэн нь олон улсын жишгтэй харьцуулахад том амжилт юм. Дархлаажуулалт улс даяар бүх суманд хүртээмжтэй болсон нь мөн онцлог ахиц юм. Энэ бол бас том амжилт. Энэ жил агаарын бохирдол өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад тодорхой хэмжээгээр буурсан байгаа нь бас том дэвшил. Энэ олон ахиц дэвшил гарч байгаа нь сайн хэрэгч эдгээрийг тогтвортой авч явж хадгалах нь илүү чухал. Хэдийгээр ахиц дэвшил гарч байгаа ч асуудлууд байсаар байна. Яг тулгарч буй асуудлууд юу байна вэ? Би асуудал сорилт ярихаас илүүтэй боломжуудын талаар ярихыг илүүд үздэг. Нин тэргуунд боловсролын салбарын цахим шилжилт, ард иргэдийн цахим боловсролыг дэмжих хэрэгтэй байна. Монгол улсад цахим шилжилт эрчимжиж олон байгууллага хувийн хвшил үүнийг дэмжин ажиллаж байна. Энэ ажлыг улам эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж бодож байна. Өнөөдөр хүүхдүүдэд өндөр хурдтай сайн интернетийн сүлжээ хэрэгтэй байна. Сайн сургалтын цахим контент бас хэрэгтэй байна. Дээрээс нь багш нарын цахим ур чадварыг илүү сайжруулах шаардлагатай байна. Тэгж байж багш нар хүүхдүүдийн ур чадварыг сайжруулж чадна. Цахим ур чадвар бол орчин үед зайлшгүй эзэмших ёстой чадвар болоод байна шүү дээ. Хоёрдугаарт боловсролыг хүүхдэд ойртуулах нь чухал. Боловсрол эзэмшихийн тулд хүүхдүүд 9 сар дотор байранд амьдарч гэр бүлээсээ хол амьдарч байна. Энэ нь хүүхдэд төдөөгийн эцэг их гэр бүлийн сайн сайхан байдалд сөрөг нөлөөтэйг судалгаа харуулдаг. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж бид бодоод манай нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас багийн баг сургууль санаачилгыг боловсролын яамтай хамт 2025 онд эхлүүлсэн. Энэ санаачилгыг олон хувийн хвшил дэмжиж Хаан банк, Номин хоолтын компани санхүүжилтээр Төв, Сэлэнг, Увс, Ховд аймагуудын хилийн отряд болон аслагдсан багуудад баг сургууль байгуулж эхэлсэн. Ингэснээр хүүхдүүд гэртээ ойр, эрүүл, аюулгүй орчинд хотын хүүхдүүдтэй яг адилхан чанартай боловсрол эзэмших боломж хүрсэн. Энэ ажил цаашаа үргэлжилж бид 2026 онд илүү олон баг сургууль барихаар төлөвлөж байна. Мөн агаарын бохирдол, унтны усны чанар, хүрээлэн буй орчны бохирдол нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа томоохон асуудал хэвээр өсөөр. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг тасралтгүй цогцоор нь хийгээд явах шаардлагатай байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдийг олон төрлийн сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. Нийслэлтэй хамтран бохирдол ихтэй хорооны айл өрхүүдэд Монгол гэрийн дулаалгын багцыг үргэлжлүүлэн нийлүүлж байна. Дээрээс нь ундны усны бохирдол гэдэг дараагийн том шийдвэрлэх ёстой асуудал байна. Баталгаагүй ундны усыг хот хөдөөд ялгаагүй ууж байна. Өнөөдөр гэрийн крантнаас зэвтэй ус гарч байна. Хүн амын эрүүл мэндийн асуудал шүү дээ. Үүнийг шинэлэг арга барилаар шийдвэрлэхийн тулд бид төр хувийн хвшилгээд олон түнш байгууллагуудтай нэгт ажиллаж байна. Хүүхдийн хоол тэжээлийн хувьд ч анхаарах зүйл их байна. 2025 онд бидний хийсэн хоол тэжээлийн үндэсний судалгаагаар жирэмсэн эхчүүдийн дунд төмөр, амин дэмийн дутал, тэр дундаа Д амин дэмийн дутал өндөр байгааг харуулсан. Хүүхдүүдийн дунд ялгаагүй Д амин дэмийн дутал өндөр байна.
Энэ нь хүүхдийн танин мэдхүн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Иймээс эрүүл мэндийн яамтай хамтран бид жирэмсэн эхчүүдийн бичил тэжээлийн хангамжийг сайжруулахад анхаарч байна. Ингэж байж эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Сүү хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхний сүүний үйлдвэрийг олон түнш байгууллагатай хамтран Сүхбаатар аймагт байгуулсан. Тэнд 8000 гаруй сурагч өдөр бүр шин сууж байна. Үүнийг улс орон даяар нэвтрүүлнэ. Мөн хувийн хвшилтэй хамтран нэраа хүүхдийн эрт оншилгооны дэвшилтэд технологиг Монголд анх удаа оруулж ирсэн. Үүний ачаар дөнгөж төрсэн хүүхдийг 25-аас 30 төрлийн бодисын солилцооны эмгээг эрт илрүүлэх шинжилгээнд хамруулах, эрт онцлох, урьдчилсан сэргийлэх боломжтой болж байна. Энэ мэд хүүхдийн сайн сайхан байдлыг хангах чиглэлд багагүй ахиц дэвшил гарсаар байна. Ахиц дэвшил гарч байгаа гэдгийг сонсоход таатай байна. Манай телевиз энэ сард хүүхдийн эрхтэй холбоотой асуудлуудыг хөндөж байгаа юм л да. Тэгвэл хүүхдийн эрхийн нөхцөл байдлын талаар та юу гэж дүгнэх вэ? Хүүхдийн эрхийн тухай конвенц нь үндсэн 5 чиглэлтэй. Нэгдүгээрт эссэн мэд төрөх, хөгжих эрх. Өөрөөр хэлбэл бид хүүхэд эхийн хөвлөд бүрэлдсэн цагаас эхлээд хүүхдэд шаардлагатай эрүүл мэнд, хоол тэжээл, зэрэг нийгмийн суурь үйлчилгээг үзүүлж эхлэх ёстой гэсэн үг. Хоёрдугаарт боловсрол эзэмших эрх, гуравдугаарт хамгаалуулах эрх, дөрөвдүгээрт аюулгүй орчинд амьдрах эрх, тавдугаарт оролцох эрх. Эдгээр эрхүүдийг авч үзвэл Монгол улсад хүүхдийн оролцоо сайжирч байгааг харж болно. Хот хөдөө ялгаагүй хүүхдүүд янз бүрийн платформ санаачилгаар дамжуулан улсын хурлын гишүүд, сайд зэрэг шийдвэр гаргагч нартай уулзах, үзэл бодлоо илэрхийлэх боломжууд нэмэгдсэн. Тухайлбал Нэгдсэн үндэсний байгууллагын сангаас улсын хуралтай хамтран өсвөрийн парламент гэж санаачлагыг хэрэгжүүлж Монголын өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүд хууль санаачлах гаргах үйл явцыг ойлгож өөрсөддөө тулгамдж буй асуудлаар зөвлөмж хөрвүүлэх боломжтой байдаг. Энэ боломж нөхцлүүдийг цаашид ч хадгалж тогтвортой авч явах нь чухал юм а. Боловсролын хүртэем сайжирсан ч чанарт илүү анхаарах хэрэгтэй байна. Тухайлбал Баян Онгор аймагт сурч байгаа хүүхэд хотод сурч байгаа хүүхэдтэй яг ижил төвшний чанартай боловсрол ур чадвар эзэмшиж явах ёстой. Үүний тулд багш нар ч гэсэн хот хөдөөд ялгаагүй өндөр ур чадвартай байх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн хувьд бид мэдээллийн цахим нэгдсэн системийг нэвтрүүлэхэд томоохон ажлууд хийсэн. Энэ бол чухал ажил. Тэр дундаа сурагчийн эрүүл мэндийн карт гэдгийг нэвтрүүлсэн нь чухал ач холбогдолтой. Хүүхдийн эрүүл мэнд, өвчлөлийн түүх, дархлаажуулалтын байдал зэрэг бүх мэдээлэл нь нэг дор хадгалагдаж, ямар нэгэн эмчилгээ оншилгоонд хамрагдахад эмч тэр өмнөх мэдээллийг харж зөв эмчилгээг бичиж өгөх боломжтой болох юм. Зарим өвчин тухайлбал хорт авдар, астм, даралт ихсэх зэрэг нь хүүхдүүдийн дунд эрт илэрж байгаа нь орчны нөлөө хоол тэжээлтэй шууд холбоотой. Тиймээс энэ бүхнийг засалруулах ажил хийх шаардлагатай байна. Дээр хэлсэн үндсэн 5 эрхүүдийн хувьд тодорхой ахиц дэвшлүүд гараад байгаач хүүхэд бүр эрүүл саруул ус хөгжих, сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд цаашид илүү ихийг хийх шаардлагатай, илүү их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Хоол тэжээл дээр хүүхдүүдийн хөгжилд шаардлагатай амин дэм, эрдэс бодисоор баяжуулсан хүнсийг өдөр тутамд нь хэрэглэдэг байх. Хүүхдүүдэд эрүүл аюулгүй хүнс хэрэглэх нөхцөлийг нь бүрдүүлэх мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгж байж хүүхдийн тарих, бие махбод, танин мэдхүүгээд бүх талаар хөгжих, эрүүл байх нөхцөл бүрдэнэ. Амаргүй ажил. Гэхдээ бид шинэлэг, санал санаачлаг гарган ажиллахад бэлэн байна. Liver cancer, asthma, all those blood pressure, high blood pressure issue. So those are due to environmental factor. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудал хөндөгдөж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ? Хүүхдийн эсрэг хүчирхийлэл бол яа харахгүй тулгамдсан асуудал. Сургуулийн орчинд дах үеийнгийн дээрхлэлт их байна. Зүгээр үгээр бие биенээ гутаанд оромжлох явдал түгээмэл байна. Үүний хажуугаар сургуулийн орчинд хүүхдийг зодож шийтгэх явдал хിവэр байна. Мөн цахим орчинд дах янз бүрийн дарамт их байна. Ялангуяа цахим орчинд дах хүчирхийлэл, сэтгэл зүйн дарамт нь хүүхдэд ноцтой нөлөөлж байна. Хүүхдүүд янз бүрийн чат, групп үүсгэж тодорхой нэг хүүхдийг гутаанд оромжлох, шүүмжлэх явдал их байна. Цахим орчинд дах хүүхэд хамгааллын асуудлыг их ноцтой авч үзэж, бүх талын арга хэмжээг авах нь чухал юм. Учир нь цахим орчинд дах дарамт дээрлэхэлт яваандаа хүүхдийн сэтгцийн эрүүл мэндэд муугар нөлөөлж байгаа юм. Энэ асуудалд эцэг эхчүүдийг мэдлэг боловсролоор хангах нь чухал гэж бодож байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
on this matter? Well, educated, I would say. Тиймээ эцэг эхчүүд хүүхдүүдтэй удаан хугацаагаар гар утсаа өгч хүүхэдтэйгээ харилцах, тоглохоосоо зайлсхийж хүүхдийн хөгжих боломжийг хязгаарлаж байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд рүү чиглэсэн мэдлэг хандлагын өөрчлөлт маш чухал. Хүүхэдтэйгээ хамт тоглох, хамт цагийг өнгөрүүлэх, агаар салхинд гарч хамт юм хийх зэрэг нь ямар чухал болохыг аав ээжүүд ойлгох хэрэгтэй байна. Хоёрдугаарт энэ олон янз байдлын цахим төхөөрөмж дээр хүүхдүүдийнхээ юу хийж, хинтээ харилцаж, юу үзэж байгааг хяндаг, мэддэг, тэр тохиргоог нь хийж чаддаг болох нь чухал байна. Хүүхэд өөрийнхөө насан тохирсон агуулгыг үзэх ёстой. Дээрээс нь нийгмээрээ мэдлэг хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Зарим улс орнууд нийгмийн сүлжээний зарим нэг аппликейшнуудыг хорж байна. Түүн шиг нийгмээрээ дагаж мөрдөх тодорхой дүрм журам хэрэгтэй. Цахим орчны хүүхэд хамгаалал бол зөвхөн Монголын төдийгүй дэлхийн нийтийн асуудал болоод байгаа. Тиймээс ядаж сургуулаас эхлэх хэрэгтэй. Хүүхэд хамгийн их цагийг сургууль дээр өнгөрүүлдэг. Тиймээс багш нарыг захирлуудыг мэдлэгжүүлэх, жижиг гэлтгүү тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь чухал. Монголд тухайлбал хичээлдээ орохдоо уцаа хайрцагт хийж үлдээдэг журмууд байна. Энэ бол бага гэлтгүү нөлөөтэй. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан Тайсо компанитай хамтран цахим орчинд хүүхдийг хамгаалах төслийг хамтран хэрэгжүүлж, сурагчид төдийгүй эцэг эх, багш, нийгмийн ажилтнуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан хүүхдийг бүх орчинд хамгаалахад Монгол Улсын засгийн газраас хэрхэн дэмжиж ажиллаж байгаа вэ? Бид төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн аюулгүй байдлыг дэмжих аппликейшн, хяналтын системүүдийг нэвтрүүлж байна. Мөн үндэсний хэмжээний мэдээлэл, сурталчилгааны аянг явуулж, хууль хэрэгжүүлэлтийг дэмжиж байгаа. Тухайлбал бид нэг төрийн бус байгууллагатай хамтран утасны аппликейшн дээр ажиллаж байгаа. Тэр нь хүүхэд өглөө ангидаа ирэхдээ өөрийнхөө сэтгэл санааны байдлыг олон зуун айкон дотроос сонгох юм. Магадгүй баяртай байгаа юм уу, ууртай байгаа юм уу, эсвэл урд өдрөг эртэн тааламжгүй уур амьсгал болсон бол тэрийг нь үүгээр дамжуулж мэдэх боломжтой гэсэн үг. Мөн улс орон даяар хүүхэд хамгааллын кампанид ажлуудыг төр ховийн хвшил иргэний нийгэмтэй хамтран хэрэгжүүлж байна. Хүүхдийн эсрэг ямар ч төрлийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрч болохгүй. Хүүхдийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулсан аянууд хийж байна. 3 дугаарт хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг дэмжиж ажиллаж байна. Сайн хууль байгаа ч хэрэгжилт илүү чухал. Нийгмийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, сургалт судалгаа хийх зэрэг ажлуудыг хийж байна. Мөн сургуулийн орчинд харилцааны соёл нэвтрүүлэх нь чухал. Хүүхдүүд харилцан хүндлэл, ойлголцолыг сурах нь ирээдүйн хүчирхийллээс сэргийлэх суурь болдог. Мэдээж гэр бүлийн орчин хүмүүжил чухал. Тиймээс хүүхэд хүмүүжлийн эерэг арга барилыг ээж аваадад түгээх, ойлгуулах ажил тасралтгүй байх хэрэгтэй. And also awareness building to a vast campaign. You have been working here in Mongolia. Та Монголд 4 жил ажилласан шүү дээ. Тэгвэл Монгол улс хүүхдийг хамгаалахын тулд яг юу хийх ёстой вэ? What is the urgent action for Mongolia should take now to better protect the children, and can you please conclude your experience here in Mongolia? Is it getting better? No, thank you very much. Энд ажилласан хугацаанд би Монгол улсад маш их ахиц зарсныг харлаа. 21 аймаг 271 суманд очиж бодит нөхцөлтөө танилцсан. Олон хамтрагч байгууллагуудтай олон санаачлах хөтөлбөрүүд улс орон даяар хэрэгжүүлж бодит үр дүнг үзсэн. Тэр дундаа нэг хөтөлбөрийг онцлохыг хүсэж байна. Бид Их Британий элчин сайдын яамтай хамтран алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 2025 онд. Хөтөлбөр хэрэгжсэний дараа тухайн орон нутгийн хүүхдүүдийн англи хэлний түвшин өмнөхөөс сайжирсан байсан. Энэ бол бодит үр дүн. Үүний үр дүнд хүүхдүүд ирээдүйд боловсролоо ахиулах, гадаад дотоодын сургалт хөтөлбөрт тэтгэлэгт хамрагдах боломжийг нь нэмэгдүүлж байгаа юм. Цаашлаад хүүхдүүд дэлхийн боловсролд ур чадварыг эзэмших үе таалгыг нь нээж байна гэсэн үг. Энэ хөтөлбөр цаашид ч үргэлжлэнэ гэж итгэж байна. Үүнтэй холбоотойгоор онцлох нэг зүйл бол өнөөдөр бидний хүүхдүүдэд ойлгож байгаа боловсрал, ур чадвар яг ажил дээр гараад хэрэг болох ур чадвар мэдлэгээс зөрөөд байна. Хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн боловсрал, сургалтын чанарыг сайжруулах нь нэн чухал. Учир нь 10 жилийн өмнөх дэлхийн ертөнцийг өнөөдрийнхөө харьцуулшгүй өөр болсон. Хүүхдүүдийг ирээдүйн хөдөлмөрийн зах зээл бэлтгэхэд сургалтын агуулгыг шинжлэх шаардлагатай. Дээрээс нь ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвартай тийм хүүхдүүд, тийм ур чадварыг төлөвшүүлэх, сургах хэрэгтэй байна. Баярлалаа ноён Эваристэ, Монголын хүүхдийн төлөө хийсэн бүхэндтэй талархал илэрхийлье. To your future.
Баярлалаа. Та бүхэнд ч мөн баярлалаа. And very happy to be here today. Thank you so much. Thank you. Үзэгчдээ бид бүхэн өнөөдөр Монголын хүүхдийн эрхийн талаар Монгол улсад нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Кваси Комлантай уулзаж түүний байр суурийг сонслоо.